Шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2016 оны 8 сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээ дараах санал төгөлтийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Улсын их хурлын 7 дахь удаагийн ээлжид сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг үндэслэн 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулсан байна. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэгтэй 381 зорилт дэвшүүлсэн бөгөөд Монгол улсад бий болсон эдийн засаг санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, төрийн албыг чадваржуулах, бүх шатнд мэрэгсэн албан хаагчтай байж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай ил тод нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэгдсэн байна гэж байнгын хороо үзлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон улсын их хурлын гишүүн Баасанхүү, Лүндэ Жансан, оюун эрдэнэ нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авсан бөгөөд улсын их хурлын гишүүн Хаян Хэрваа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тооцоо судалгаанд үндэслэн бодит амьдралд нийцүүлэн боловсруулж эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах, одоогийн нөхцөл байдлаас хэд давсан зүйлийг өөрийн хөтөлбөрт төлөвлөхгүй байх, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж төрд гаргасан хохирлыг боддоор тооцож нөхөн төлөвлөх механизмыг бий болгоход анхаарах зүйтэй гэж саналыг дагсан болно. Монгол Улсын засгийн газраас 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар төрийн байгуулалтын байнгын хороноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэр өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.